За дараагийн нэг хэсэг бол шин мандлын хэсэг гэсэн их засаг байдаг. Тэгэхээр хүмүүс нэг одоо энэ байгаль дэлхий дээр ургаж байгаа өвс ургамал хөвч тай хуршороо хүн амтай гэдэг бол одоо бас мэдчихэлсэн байгаа мэдчихэлж байгаа. За ямар ч шин мандал гэдэг нь болохоор одоо өнгөн хөрс тэгээд тэнд төр байгаа шинийг тогтоон баригч өнгөн хөрсийг шимжүүлж өвс ургамлын үндэс ургах, дормол ургах, цэцэг навч ургах. Тэгээд дээрэс нь өвс ургамл ургах тэр одоо өлгий гэдэг юм уу энэ хөршроо дотор хэмжээний гэрлийг, дулааныг, усыг, аршааныг тэгээд тэр төмөн боцыг агуулах. Тэр айс автаа нийлүүлж одоо ойлгох ёстой. За тэгээд зөвхөн эрлэг тамл ус гэдэг орон зай оршихуй хэсэгтэй биш. Шин мандлын оршихуй орон зай бол маш одоо том бас хүчирхэг тийм их хэсэгтэй байдаг. За тэгэхээр шин мандлын манай дэлхийд одоо дэлхийн шин мандал нэртэй энэ айсав ямар орон зайтай холбоотой байдаг гэхээр за ямар ч нарны аймгийн Бархасбад гарагтай. Дээрээс нь сарн твтэй. Тэгээд дээрээс нь сүүн зам галактикийн өөрийнх нь одод бичдэг. Тэгээд цаана нь дахиад сүүн замын ай буюу галактик гэсэн тийм сүүн замын гинэ шин мандлын амны галактик гэсэн ийм том оршихуй орон зайтай хамтарч үйл ажиллагаа явуулдаг. Тэгж байж одоо нэг ширхэг цэцэгч нэг ширхэг одоо үр хөврөл өвс ургамал болон тавьдаг. Тийм боломжтой болдог. Тэгэхээр маш олон өвөг дээдсийн орон зайнаас маш олон эцдийн бурхтын гэдэг юм дагнсуудын орон зайнаас энэ орон зайг бол тэтгэж байдаг. За тэгээ энийг нэлэнхүүд нь болохоор яг халтан дэдүүний айлгуур чуусан гэж нэрлэдэг чуусан. За тэгээ ингээд ирээ. Хамгийн гол шин мандлын эцдүүд хаана байдаг гэхээр удхан жинэр буюу удхан мод нэртэйгээр удхан ингээд нэртэйгээр хөвч тайг ой модон төлхөө байдаг. Тэгээд тэндээс дэлхийн шин мандалд ургах говийн ургамал, төлийн ургамал одоо дээрэс нь дахиад хад чулуун дээр хүртэл ургадаг ургамлууд, хагууд тэр бүхтийг хариуцна мөн одоо далай тэнгисийн одоо эргээр ёроолоор ургадаг маш олон өвс ургамал, маш олон адлуу одоо шүрэн арал гэдэг шиг шүрүүд, маш олон сувдууд гэх мэтлэн тэр бүгдээрээ утар шин мандлын харьяанд багтж оршдог. За тэгэхээр түүнээс гадна дэлхийн өвс одоо өвс ургамлын төрөл зүйл бүхэн эзэнтэй байна. Дэлхийн өвс ургамал жишээлбэл хайлас мод дээд, бургас мод дээд, далтан харааны эз, цаг модны эз, эми ургамлын эз гэдэг ойн дээрэс нь ойн эз, баян бүрдийн эз, хөвд гэгсний эз гэх мэтлэн замгийн эз байна. Тэр бүгдээрээ байдгаа. Мөн дээрэс нь бид нар юу хэлэх ёстой гэхээр эмийн өвс ургамлууд бас цэцгсийн эздийн мэдлэг байж дээ. Мөн ургамал газар тариалан эрхэлдэг ургамлын одоо аймгийн эздүүд буюу өвс ургамлыг ургуулдаг эздүүд. Тэгээд дээрэс нь хөрсний эздүүд буюу хөрсөн дотор байх жижиг бичил амьтад болоод хөрсөн дотор байх шим, тэжээл, уураг, илч гэрлийг тосон тогтоон барьж идэг үлтэй маш олон амьтдууд байдаг. За ийм байдлаар бол одоо шин мандал гэдэг ааш бүрэлдэн бий болдог. За түрүүний хэлсэнчлэн үнэхээр нөхцөл нь бүрдэх юм бол шин мандал далай тэнгисч байж идэг, элс нь цөлдөж байж идэг, өндөр хад асах хад чулууны завсар заагаар ан саваарч байж идэг. Мөн одоо за ингээл байшин барилга барьлаа гэл тэгэхээр тэн тодорхой хэмжээний эс нүүжрээд гэдэг юм уу, тоо шороо унаад гэдэг юм. Ямар нэгэн байдлаар байшин дээвэрч гэдэг юм уу те. Хөтлөн ингээд өвс ургамал ургах чадвартай. Тэгэхээр нөхцөл нь бүрдэх юм бол энэ шин мандлын айсав, шин мандлын үргэлж шин мандлын эзүүд хаанч үйлээ хийж чаддаг. Тийм чадвартай байдаг. За тэгээд түрүүний хэлсэнчлэн шин мандлын эздүүд нь
өсүүн буюу өсүүнүүд байдаг. Тэгэхээр энэ өсүүн эздүүд юу гэдэг вэ гэхээр хөрс хөршний шимээ хариуцж. За энд ийм эрчим, тэнд тийм эрчим дутуу байна. Энд чигийн дутуу байна. Энд галан дутуу байна. Энд одоо эрдсүүдэн дутуу байна гэдэг. Тэрийг одоо зохицуулаад ингээд одоо бороогоороо салхиараа зэрэглээгээр тэр бүгдийг дутуугаа нөхч тийм үйлүүдтэй оршиж байдаг. За дээрэс нь одоо бид нар арга билгийн ертөнцийн зэрэгцэж орж байгаа гэдэг утгаараа өсүүн гэдэг одоо тэр саяын миний ирдэг зүйл чинь арга билэг хоёр ертөнцийн зэрэг оршино. Нэгдүгээр цаана бол ургацын бурхтууд гэдэг юм уу өсүүний онготууд гэж хэлэгдэж байгаа ч гэсэн наанаа бол ингээд яг амьтан дүрээр жишээлбэл заг гэдэг бол говийн цөлийн ус урмлуудын удхан ижинэр жишээл. Тэгэнгүүт хангаа нутагт гэдэг юм уу тал хэрийн нутагт тодорхой хэмжээний бас удхан модууд тусдаа ганц нэгээр ургадаг модууд ганц мод төр гэсэн нэртэй модууд байж лээдэг. Мөн тэнд бол тухайн тэр айс авийнхаа хөрсний урмлын шин мандлыг ижин болоод тэндээ өөрийнхөө үндснээс халаасан ой гэдэг юм уу тай одоо ойг эсвэл нөгөө уулын ард талаар ингээд том уулуудын ард талаар ургасан ой гэсгүү мөн нуг хөндийгээр ургасан шин мандалтай өвс ногоо нугыг хариуцаад тэр ураг байж лээд. Хөвчтэй агууд бол бүр том удам моднууд байгаа бүхэл бүтэн хөвчөө ингээ хариуцаад хэлд оршиж лээд. Тэгэхээр бас тэд нар яг бодит ертөнцөөр арга ертөнцөөрөөч дүртэй орж байгаа бэлэг ертөнцөөрөөч сүнстэй гэдэг юм онгод бурхад дүрээр оршиж байдаг. За жишээлбэл одоо ингийн нэрээр л та чигийн улаан орхоо гэдэг юм байна. Чигийн улаан орхоонууд хөрсөнд яадаг вэ гэхээр сарнаас эрчмүүдийг одоо чигийн улаан орхоо чинь хөрсөнд ингээ маш олон жижигэн өгт хорхоо шавж одоо юу гэдэг ааз гэж байж байгаа тийм үү. Тэгэхээр тэр бүгдэд хэрэгтэй одоо эрхтэй эрчмүүдийг санаас суулгаж өгчтэй. Тэгээд өөрийнхөө нэг чигийг бидээ хэмжээний хөрсний одоо чи бороо мороорсны дараа ч гэдэг юм уу хөрсний хэмжээний чиг агуулгатай ирэх юм бол олноороо бий болоо хөрсний чигийг бидээ тогтоон хурааж авч суулгаж. Тэгэнгүүтээ тухайн хөрсөнд сарны эрчимтэй чиг дутаад ирэх гэдэг юм уу эсвэл тодорхой хэмжээний хөрс хураашаа тэглэнгүүт нь өөрийгөө задлж өөртөө багуулсан ч чигүүдээ шаануудаа одоо цааш хөрс рүү өгч хөрсний үндсийг хөрсний тэр бичил амьтдуудыг ундаалах гэдэг юм амьдрах тэр нөхцөлийг нь бүрдүүлж оршдог. За тийм байдаг. За түүнээс гадна одоо хөрсөн дотор байгаа маш олон юунууд гэдэг олон их турхай шавжинд орж байгаа тийм. Тэд болохоор бас л адилхан шин бандал хэрэгтэй тэр хөрсөнд хэрэгтэй өвс урах өвсөнд хэрэгтэй үндсэнд хэрэгтэй үндснээс салаа үндснүүдийг ургуулах тэр боломжийг бүрдүүлэх зорилгодод сарны цацрагаар дамжин ирж байгаа цацрагуудыг бас ингээ өөртөө тогтоон бариад өөрөөсөө нөгөө цацрагийг цацруулад тэгээд тэр цацраг буюу гэрлэр нь хөрсний амьтад тодорхой амьтдын амьсгал нь мөн үндс амьсгалж үндс нөгөө өөрийнхөө амьдрах тийм таатай бүрдүүлж хамгийн гол нь үндс амьсгалж оршиж идэг. За мөн юу яадаг нарны гэрлүүд бас хөрсөнд бууж байгаа. Гэтэл ингээд нар буцаа явчлаар тийм үү нар одоо нэг ширхэж жаргачхаа нарны гэрэл хөрш чорондоо бас хэрэгтэй л байгаа. Яагаад бол хаана гэрэл байна тэнд амьдрал байгаа ш. Тэгэхээр нөгөө нарны гэрлээр ирэх нарны гэрэл байна уу гал байна уу илч дулаан байна уу тэрийг бас ингээд тэр хорхоо шавж өтнөд өөртөө бас хадгалаад хөрсний дулааныг тодорхой химийг бас ингэж хадгалж тэгээд нөгөө хэд хөрхөөс хамгаалж үндс чинь нөгөө хүдрээд ирэхлээр үндс өдөртний дөрөв ингээд хөлдөөд гэдэг юм уу уран зогсдог тэгэхээр тэгүүлэхгүй байх хүүтэн тодорхой дулааныг нь хадгалах зорилготойгоор бас оршдог тийм олон амьтдууд байж лээ. Солонгын эрчмүүдийг мөн одоо нэг азууны давхрын боловт туяаг энэ өөртөө агуулах хөрсөнд хадгалах зорилготойгоор өшөө бас олон төрлийн амьтдууд бас байж байгаа. Тэгэхээр
Хөрс шороонд маань энэ өнгөн ус маш их амьтдуу жижиг бичил амьтдууд байх нь байна. Хөрсийг амьтаа амьдралтай болгох зорилготойгоор мөн дээрэс нь дахиад нэмээд өв сургамал өөртөө ургам төлж байгаа гэдэг утгаараа өөртөө тэр үлгийн нутгийг эзэстэн гэдэг утгаараа энэ бүгдээрээ хамрагдана. За тэгээд шин бандал буюу энэ мөл өсөн эцдүүд ингээд хэлэн догшрохороо одоо ингээ хөрсөн нэг шинбүү болох гэдэг юм уу хөрсөнд урсан уус сургамлынх нь үндэс мод бутанд хэрэгтэй гал эрчим, дулаан эрчим, амин эрчим дутаад ирэхлээрээ аян цахилгааныг ихээр болгох ч гэдэг юм уу те эсвэл их хэмжээгээр хойсдогдэлдэгтэй эсвэл хэмжээ нараа шаруулах хэмжээний аадар бороо ус цэвэрлэгээний одоо тийм бороонууд орох эсвэл зүсрээ бороо тэр бас юмнуудад хормостын үйл хэрэгүүдэд бас оролцож чаддаг. За иймэрхүү байдлаар шин мандлыг бас ойлгочих хэрэгтэй байдаг. Тэгээд уус сургамлууд дотроо бас ангилагдана л да. Зарим нь хөрсийг цэвэршүүлэх зорилготой бидний нэгдүгээр зэрлэг ургамлуудж байж лээдэг. Хөрсийг нэг шинжүүлэх, эрүүжүүлэх зорилготой зүлэг ногоонууд байж лээдэг. Дээрэс нь мал, өвс одоо амьтдыг тэжээх зорилготой сүүн өвс ургамлууд байж лээдэг. За тэгэхээр энэ бүгдийг нэг бүрэн бүтэн байлгах гэдэг юм уу? Үржил шимтэй байлгах, ургац аримтай байлгах зорилгодоор бүхэл бүтэн саяын ярьдгаар шин мандлын эзэд онгод бурхад гэж байдаг. Тэгээ энэ ойлголт бол зөвхөн одоо бид нар гаргаж ирээд яриад байгаа ч гэдэг юм уу те. Эсвэл зөвхөн тэнгэр үзэлтэй хүмүүс ярьдаг тийм зүйл биш л дээ. Жишээлбэл эртний грекүүд бол Диметр гэдэг бурхан чуулсан буюу мөлсүү уус ургамлын ургацыг үр төлжимсийг хариуцаад чинь байж бурхан байна. Ромд болохоор Сирис гэх бурхан байдаг. Бас нөгөө нэг шин мандлын ургамлын ургацыг аваа буудааг хариуцдаг тийм бурхан байж лээ. Дахиад одоо Ромд бас нэг жимсний бурхан Романа гэх бурхан байж лээ. Хятадд болохоор газар тариалан бурхан Шинонг гэх бурхан байж лээ. Католик шашинд болохоор бас л уус сургамал шин мандал тайгын одоо бурхан гэж нэртэй Айзодора бурхан байдаг. Тэгэхээр Мария гэсэн нэртэй ийм ингээ бурхтын түүхэд байж лээ. Тэгэхээр одоо хүн төрлөختөн бол шин мандлын айс сав урмалын аймаг эзэнтэй цаана ивент гэдэг ургацын бурхтууд байдаг. Ивент гэдэг хан хормос тэнгэрийн үйл хэрэгтэй шин мандлын үйл хэрэгтэй өчнөө олон онгод тэнгэр бурхууд байдаг гэсэн утгатай. Бид нар бол яг онгод гээд нэрлээд яаж явчихж байгаа цаана нь бол тийм л байна. За тэгэнгүүт шин мандлын яг нөгөө нэг их нь энэ дэлхийд ургаж байгаа бүх өв сургамал, зүдэг ногоо, цэцэг жимс энэ бүгдийн эзэд нь буюу их нь хөвч тайг болж явдаг. Тэгээ хөвч тайгын одоо ойн цаархойдуудаар оршиж байдаг тэр орон зайнууд нь болохоор хөвч тайгаа өөрийнх нь амны орон зай буюу нэг хөвч тайгыг бүтээсэн тэр хасын үлгий гэж нэрлэх юм уу? За тэгээд түрүүний ярьснаар нөгөө бархас бадгайг оролцдог, сар оролцдог шин мандлын ай гэдэг бүхэл бүтэн галактикт байдаг шар оддууд буюу тийм оддууд байж лээдэг. За дээрэс нь дахиад сүүнзэм айн галактикт байдаг сүүн оддууд гэдэг. Энэ бүх нөө сүүн тэнгис сүүн оддууд энэ бүгдээрээ нийлжиж дэлхийн маань хуршраа бүтээсэн. Тэгэхээр дэлхийн амьдралыг сая жилийн өмнө хөвч тайгаад бүрдүүлсэн энэ оршихуун эзэдүүд өнөөдөр бидийг өв сургамалтай ой мод хөвч тайхтай цэцэг жимстэй мөн хуршраатай ямар хэрхэн харьцаж байна хэрэг зөв харьцаж байна уу буруу харьцаж байна уу хүүтэн цэвдэг харьцаж байна уу хайрлан инэрч харьцаж байна уу гэдгийг шүүж авдаг. Тэднийг шин мандлын эцэсгийнхэн гэж нэрлэдэг байгаа. Монголчуудын хувьд бол нэг өв сургамал тайрхыг хамаагүй хөндөхийг маш ихээр хориглоод
ямар сайндаа л хөрсний дотор байгаа жижиг олон бичил амьтдыг үгүй хийхгүй тул хөрсөн дотор ингээд дөнгөж ургаж байгаа зүлэгний ингээд хялгсан үнцүүдийг таслахгүй тулд жишээлбэл Монгол хутлан өмсдөг тийм хавтгай болтой хутлан өмсдөг тэр гэдэг чинь цаанаа нөгөө нэг амьдралыг л хайрлаж байгаа нэг хэлбэр. Гэтэл одоо чи энэ цагт болохоор тийм зүйл байхгүй. Зүлгэн дээр авсан чинь шавар гуталтай гутламсууд цэнгэн шалан дээр явсан шавар одоо өсгийтэй гутламсууд явдаг. Гэтэл үндсэндээ бол цаана ингээд зүлэг ногоон дээр бол тийм өсгийтэй гутламсууд хориотой байдаг. За тэрнээс гадна одоо ой мод байлаа гэж бодоход эн чинь жишээ манлын айсад багтчаа. Гэтэл ой модыг цэвэршүүлж идэг, хортонгүй, шавжгүй, өтгөө болгож идэг. Бас амьтад зөндөө байгаа. Модгийн наасах нь хөхөө шүү байгаа шүү дээ. Тэгэхээр хөхөө шүү байж ижил модны нөөний дотор яр үсгээд гэдэг юм уу, модыг шархлуулаад дотор нь модны хипийг амин сугуудын тастаад идэг тодорхойнуудыг түүж идэж цэвэрлж идэг одоо домчнор гэдэг юм уу, эмчнэр гэсэн нэртэйгээр байж лээ. Жишээлбэл хэрэм байж лээ. Хэрэм модыг модны үр төлийг түүж хадгалж нэг талаасаа өөрөө босруулж иддэг чинь нөгөө талаасаа нөгөө үр төлийг хамгаалж оршдог. Гэх мэтлээ. Ингээд нөгөө айл талдаа бэлгийн ертөнц өрөөчтөр, ан амьтны ертөнц өрөөчтөр, хүний ертөнц өрөөчтөр бүл бүтэн ой хөвч тайх шимандыг дорноо хайрлаж хамгаалж үдийдээ нэрсэн. Ингэж хайрлаж хамгаалахын цаана хамгийн гол нь зөвхөн өөрийнхөө Монголын нутагт төвсгэж байгаа хөвч тайгах ой модыг хамгаалаад байгаа биш. Цаана Монголын хөвч тайгаас үүсэлтэй 5 тийм одоо хөвчийг тайгыг шингэн ой мөн элсэн цөл дотор ургаж байгаа заган ой шугуу гэд бусад говь цөл дургадаг алтан харган гэх энэ бүгд бусад эмийн ургамлуудыг бүгднийг ивэж гэж оршиж идэг. За тэгэхээр шин мандлын хориоцоор ямар утгатай тавигддаг вэ гэдэг одоо талаар ярив. Тэгэхээр шин мандлын онцгой ариун байлгахад хүн бүрийн үүрэг. Тэгэхээр бид нар өнөөдөр хөрш шагаанаас ургасан бүхнийг идэж байгаа. Загас эзэн ч бай, мах эзэн ч бай, өв сургуульчнаас нохоо эзэн ч бүгдээрээ хөрснөөс ургасан зүйлээр нэг бол дамжиж боловсруулагдсан, нэг бол шууд хөвчөж байгаа юм. Тэгэхээр хөрш шороо цэвэрхэн байж хөрснөөс ургаж байгаа өв сургуульд ариун дагшин онгон байна. Хөрш шороо болоод өв сургуулиуд өөртөө ариун тансаг байж гэмээр бид тэндээс хүсэлж байгаа хүн бид өөртөө эрүүл махбодтой сарвал тарих уйдаг. Тийм учраас хүн болгон хөрш шороог бүр цэвэр ариун байлгаад анхаарах хэрэгтэй. Тэрийг анхааруулахын тулд шин мандлын эсгийн зүгээс дараах цэрүүдийг жишээлбэл бид нар тавьдаг. Мөн болохоор хөрш шорооны бүрэн бүтэн байдлыг алдуулахгүй байх. Хөрсний шимийг үгүй хийхгүй, шимэгч амьтдыг нь сүйтгэхгүй байх. Хөрсний одоо уюудыг давхаргуудыг сэнгээжгүй, шороог нь эргүүлж өгөх жил гаргаж орхихгүй байх. Мөн хөрсийг үржилшингүй болохгүй байх. Хэд хатаахгүй байх, хортой хог бүртэг хаяхгүй байх, хорон одоо шиг амьтдаар дүүрэхгүй байх, хортуулахгүй байх. Мөн мод өвсийг одоо үндсээр нь суулж авахгүй байх. Яхахгүй хэрэгтэй болоод авлаа гэмээр үндсийг нь тасалж авахгүй байх. Мөн үндстэй суулж авахгүй байх. Дахиад дээрэс нь яхахгүй шаардлагатай байгаа тодорхой хэмжээний өв сургуулийг шилжүүлэн суулгах байдаг юм уу? Энэ тан бүтээгдэхүүнээр ашигладаг байсан ч бай. Тэгвэл нэг дороос их хэмжээний бүцгүүд их хэмжээгээр авахгүй бай. Мөн хөрсөнд заавал нөхөн сөргөлтөнд юм хийж явах хэрвээ хөрсийг сүтгсэн. Мөн хөрсийг сэргийлжүүлж байгаа хөрсийг шим тижэл агаар салхи гэрлэр тэтгэж оршдог зуран тарав гэх мэт олон амьтдыг бол үгүй хийхгүй аль болохоор үгүй хийхгүй. Мөн хөрсийг янзрлаа сэргийлдэг үд авгалтай зэрэг хамаагүй устгахгүй байна. За хөрсний шимийн илүүдлийг зайлуулдаг шоргоолжуудыг устгахгүй, нөхүүдийг гэмтээхгүй байх. Хөрсөн дээр замбраагүй хинийн бодис угааз асахгүй байх. Дээрэс нь хөрсний бичил амьуудыг устгадаг хорт хийнүүдийг ихээр өөгөхгүй байх. Мөн хамаагүй газар шатаахгүй байх. За тэгээ хөрсөнд малын сэгзэн өтөг бууцыг
хамаагүй хаяхгүй байх, үлдээхгүй байх гэх маш олон цэрүүдийг тавьдаг. Тэгээ эдгээр 20 цэрүүдийг зөрчих юм бол тухайн хүмүүс мэдээж шийтгэл гаргадаг. Жишээлбэл үндсийг хамаагүй тасдах юм бол тийм үү? Тэр үндэс тасдахаар үндэснээс хөвшөө олон магадгүй жилийн дараа 10 жилийн дараа 20 жилийн дараа өчнөө олон улс орнуудаас дахин унгах тэр боломжийг өгөө гэж хандгаараа хэрвээ улс орнуудын үндэсийг үндэстэн сувсан бол үндэсийг гэмтээсэн сүтгсэн бол өөрийнх нь үндэс усаа болсон үр хөвгтөр тоглох шоглох үр хөвгтийн амийг авах гэх мэтлэн тийм шийдвэр жишээлбэл оноодог. За юу яа хөрсөнд одоо сая бол одоо 20 цэрийн тухай ярьчлаа шүү дээ. Одоо болохоор шин мандал ба хоол босруулах хэрэгтэн бид нартай одоо ямар хамааралтай байдаг вэ? Тэр талаар хальт ярив. Тэгэхээр хөрсөнд одоо байдаг өчнөө олон турхай бичил амьд байдаг шиг бидний бид одоо сая эсүүд байна. Сая эсүүд байна. Тэр эсүүд яадаг гэхээр хөрсний шимээр, хөрсний амьсгалаар хоолдож тэгээд бидний бид өмнөх бодисын солилцоог тэтгэж өгч идэг бодисын солилцоо. Тэгэхээр хүн бид зөвхөн л одоо хүчин төрөгчөөр одоо амьсгалтаг эрчим бо зөвхөн агаар юмаа гэж ойлгоод бас буруу болчиход байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ олон сая эс доор бүр нэг өрөнгөц олон төрлийн хийгээр амьсгал. Олон төрлийн хийгээр хөрснөөс ил гарч байгаа. Энэ олон төрлийн хий илүү ихэнх ерөөсөө тэрчгээр л хөрснөөс ил гарч байгаа. Өвсний үнрээр үндэсний үнрээр хөрсний өөрийнх нь хөрсний амьсгалаа мөн өөрийнх нь хөрсөн дотор байгаа ан амьтдын амьсгал гэдэг зүйлээс ялгарч байгаа хийнүүдээр хүн бид нар бас давхар амьсгалдаг. Агаараар амьсгалахдаа тэр олон төрлийн хийн холимгуудаар зэрэг амьсгалж байгаа. Жишээлбэл нэг юм хэлэх ходоодны намраа хэсгэд метанаар амьсгалдаг. Бөөрийн твшинцрийн эсүүд гээлигээр амьсгалдаг. Тархины мэдрэлийн эсүүд азоноор амьсгалдаг. Нугасны эсүүд азотыг өртөг хэрэглэдэг. Гэх мэт тэгэхээр бидний идж байгаа өв сургуул энэ олон амин дэмүүд, амин хийнүүд, амин элементүүд хэмжээгээр байж ижээс сая бидний эзэн өв сургуул дотоод бас шатаж задарч одоо бусад эргэтэнд хэрэгтэй байгаа сая хэлдэг нь ходоодны намрын эс хэрэгтэй байгаа, бөөрөнд хэрэгтэй байгаа тэр хийнүүдийг тэр эзэн хоол хүнс өөрөө задлж бас би үйлдвэрлэж байгаа хэвээр. Тэгэхээр эсэлтэн ангижрах уулыг ходоод хамгийн түргэн хоол босруулах явцдаа одоо үүсгэж байдаг. Тэгэхээр яг ийм утгаараа бид өөрсдийнхөө эцсийн дүндээ бид нар одоо хөрсийг ариун цавир байлгах гэдэг анхаарал байгаагийн цаана бид бас өөрийнхөө эзэн хоол тэжээлэг нэгдүгээр ариун байлгахаас гадна зөв хоол хүнсээ идээ тэр нь зөв задарч, зөв ангижирч, зөв эсэлдэж, тэндээсээ үүдэлтэйгээр бусад эд эрхтэй одоо энэ харанхуй бие дотор битүү бие дотор байгаа бусад эд эсүүдийг амьсгалуулах, амьдрах орчныг бүрдүүр нөхцөлдүүлж өгөх гэх мэтлэр явагдаа тэр хэмжээгээр бид нар эрүүл бие махбодтой, савуул тунгалаг одоо тарих ой нугастай бидний чүмэг бас тунгалаг гений одоо өгөгдөл сайтай байх. Гэх мэтлэн маш олон зүйлийг бол бид нар бол давхар одоо зөвхөн шин мандлын 20 цэрийг сахиж мөрцснийхаа хүрээнд бас өөртөө тусган авч эрүүл савл амьдарч идэг. Тэгэхээр шин мандлын айсаа гэж ийм чухал орон зай байх нь байна. Бидний харуул бидний хоол босруулах эрхтэнтэй төвхүү холбоотой байдаг. Тэгэхээр эрүүл хоолтой амьдрья л гэж байгаа хүн болгонд бол энэ шин мандлын зүгээс тавьж байгаа боломж өгөөд шиг буйнууд. За тэгээд дээрээс нь анхаарал тохионоо чухал хэрэгтэй. За тэгээд төвшөөч нь тэгэхээр усгүй, агааргүй, хуршроогүй, наргүй, галгүй, саргүй, одгүй, салхи бороогүй бол байх юм бол бид одоо яаж юм жишээлбэл хоол хүнс чин тижэл маань чанаргүй, охгүй, уургүй, галгүй гэх мэтлэр бидний бид орхон байна шүү дээ. Яг үндэ бол
бид бол байгалийн шивийн одоо хүлэмжийн аж ахуйгаар ингээд тарсан өсрөмөл идэж байна гэж юм. Яг үүндээ энэ хүлэмжийн аж ахуйгаар ингээд тариад идэж байгаа ус урмар шим тэжээл байгаль дээр онгон дагшнараа ургасан шим тэжээлийн ус урмал жимс ногооны одоо шимийн ерөөсө 20% л агуулдаг гэж үздэг. Тэгэхээр бид байгалаа хөрш шороогоо хайрлаад байгальтгийгээ хайрлаад тэгэл 100 багахан хэмжээний юм идэхэд тэр нь бидний бид хэрэгцээтэй хангалттай гişмийг одоо өгч чадхаар байхад бид нар аргаан бараад тэрийг авч чадахгүй бие организм тэртээ төргийн дотор ч нэг элэг бүр давсаг одоо бүх идэрхтэн байгаа учраас тэднэрт хэрэгтэй бүх зүйлийг нь гаргаж өгөхийн тулд химүүдийн гэдэг уургуудыг бий болгож өгөхийн тулд бид яг харахгүй нь энэ цагт идэх ёстой хэмжээнээс илүү их иддэг. Нөгөө илүү их идчихэж нөгөө жишээлбэл одоо хүлэмжээс гарсан зүйлийг идэхлээр байглаас хүртэж исэн зүйлээс 5 дахин ихийг идчихэж сая 100% одоо нөхөлтийг хийж чадхаар биш үү. Тэгэхээр бидний энэ цагт нэг их иддэг болсон, хэрэгэлдэг болсны цаана бас нэг ийм бас зүй тогтол харагдаад байгаа юм байна дээ. За тэгээд дээрэс нь дахиад нэг их хүмүүс их буруу ойлгодог. Мах идэхгүй байх, сүү цагаан идэх хэрэглэхгүй байх гэж ойлгодог. Эцсийн дүндээ шим мандлаас гарсан шим шүүсийн хамгийн охийг нь тэр малын сүгээр дамжуулж авдаг. Яагаад гэвэл одоо манай ингээл дэлхий дээр уурж байгаа ус урмлыг ингээл төрөл зүйлээр нь ажиллах юм хэдэн мянга байна. Тэгэхээр тэр хэдэн мянган ус урмал тодорхой хэмжээний дахин боловсруулалт нь орчих юм бол түн бидэнд аминдэн болоод ирчихээр амин одоо гал илч болоод ирчихээр тийм олон ус урмал байдаг. Тэгэхээр тэрийг яадаг гэхээр бид очиод мэдээж газар долоогоос суудаг. Тэгэхээр малаар дамжуулж агаад одоо жишээлбэл ямаа гэхэд тийм 300 төрлийн эмийн урмал иддэг үнэтэй. Тэгэхээр ямаагаараа дамжуулаад 300 төрлийн эмийн урмал идсэн ямаагаар дамжуулаад сүүгийг бүрдэхэд тэр 300 төрлийн ус урмалын хамгийн шүүсийг нь шимийг нь охийг нь одоо аршааныг нь мөндөр одоо шүүдрийг нь гэсэн. Эсвэл тосыг нь бид нар аваад нэг сүү цагаан дээр аваад идчихэж байгаа байхгүй. Тэр утгаараа монголчууд шим одоо хөрш шорооны шимийг нь шим эм сургуулийн үндэс навч бүгдийнгийн маш сайхан боловсруулад бэлэн зэлэн хүс болгоод өгчихсөн цаана үдээгээ төлхөн хэрэгэлдэг байсан байгаа. Тэгээ энийг бас бодчих хэрэгтэй байгаа нөө. За тэгээд бүгдээрээ бас олон хүмүүс манай дээр ингээ ихтэй хөрш шорооны өвс онгоолын амьтдын амьдрах орчныг сүрдгснээс болоод үндэс модыг тасснаас болоод үр төл жимсийг нь одоо хамаагүй дураараа их хэмжээгээр түүснээс болоод түүхтэй тасдаж түүснээс болоод эсвэл түүхий болоогүй байхад нь түүж эзнээс болоод түүх болоод үрээ ингээд цацаад дараа дахиад олон болж урах тэр нөхцөлийн бүрдүүлсний дараа жишээлбэл энэ урмлыг чи тийм ус урмлын одоо навчиг түүх шаардлагатай байхад эсвэл жимс ногоо хэрэглэх шаардлагатай байхад болоогүй байхад бас иддэг. Тэгээд ганцхан энэ байгаль дээр ургаж байгаа ус урмал чинь жимс ногоо чинь зөвхөн хүн бүдний идэх зорилттой бас биш. Тэр чинь амтлын мал идэн эрвээхээ идэн шууд хүртэл иддэг. Бааваа хүртэл иддэг. Тэгэхээр бүгдээрээ нийлээд одоо байгаль дэлхийг ариун их ургацтай, өтгөн шивүү байлгаад, цэвэр ариун байлжаад тэгээд хамтдаа хүн амьтангүй бүгдээрээ эрүүл сарвал хоолмосоо идэг. Тийм байх боломжийг гэдэг ихтлхий бид нар бүрэн заяасан байхад одоо хүйтэн цэвдэг гэдэг юм бодлогогүй үйлсээрээ бид нар өөрсдийнхөө идэх хоолмосыг өвөө болгочоод оронд нь баахан одоо бордсон эсвэл өөр байдлаар одоо үйлдвэрлэж одоо орлуулсан гэдэг юм тарж ургуулсан эсвэл химийн ямар нэгэн ургуулчлалтын явцад гаргасан хоол хүнс идэх. Тэр нь эцсийн дүндээ бидний яг эсийн төвшөнд магадгүй генийн төвшөнд тодорхой хэмжээгээр хортой дагаврыг бий болох дайны бол байж байгаа. Тэр хүндрэлтэн бол одоо бид нар тэр бүр өдөртөө олж харж чадахгүй байгаа ч ирээдүйд хохиролтой ч гэдэг юм тийм зүйлүүд бас байж байгаа үгүйсэхгүй. Харин энэ өнөөдрийн бид нар хүндрэлтний хэрэгжилж байгаа соёл өөрөө сая гаруй жилийн туулалтай түүхтэй. Тэндээс хамгийн их шилэгдэж авсан хамгийн
зохистой бөгөөд хамгийн дархлааныхаа хөвч төр энэ уурах тарихтайгаа хөвч төр үр үндэс бид нар эрүүл сарвал үр үндэсийг оюунтай үр үндэсийг бүгдэглээр магадгүй тэдэндээ хамгийн ачаал бүгдэлтэй байдлаар одоо хэрэглэх тийм хооллох хүнслэх тийм соёлыг бидний өвдөөс үлдээцний нэг нь одоо жишээлбэл сүү цагаан идэ хэрэглэх гэдэг бас ойлгоо. Тэрний байгаль хийтэйгээ зөв харьцаад бас нэг бусдын хоолыг бас дулааж идэхгүй шиг. Жишээлбэл одоо самрыг хэмжээгээр заавал ингээд хэрэглэхгүй тодорхой хэмжээний ойд урсан самрыг хүн идэхин идээд дээрэс нь цаана тэр хэрэмний идэхин идээд үлдээгээд гэх мэт хамтарч орших тийм соёлтой ард түмний урсаад тэгэхээр тэр бас зүйлийг бодолцож амьдрах юм бол ирээдүйн хөгжин гэсэн бас өсөж цанхын зовлон үзэхгүй элэг бүтэн хоол хүнстэй яваад бүх болцоо бүх нөхцөл нь бидэнд байгаа. За тийм байна. Өнөөдрийн шин манлын засаг гэсэн хичээлүүдийг өгөр өндөрлжээ.